сайн байцгаана туяа байна. Өнөөдөр би та бүхэндээ сүүлийн 10 жил машинда, оффистоо, гэртээ хэрэглэж байгаа нэг зүйлийг танилцуулъя гэж бодсон юм аа. Яагаад гэвэл энэ утааны үеэр хүмүүс бас хэрэгтэй болов уу гэж бодсон. За тэрнээс өмнө нэг асуултанд хариулъя. Үзэгчдээс маань надад хамгийн их ирдэг нэг асуулт юу байдаг вэ гэхээр өөрөө юу нь ямар машин ундаг вэ гэж асуудаг. За тэгэхээр би өнөөдөр өөрийнхөө машиныг бариа явж гин. Энэ машин бол Alphard. Яагаад энэ машиныг би ундаг вэ гэхээр би чи өглөө болгон хүүхдүүдэд цэцэрлэг сургалтын зөөж өгдөг. Өдөр бас буцаагаад авдаг. Тэгээд хүүхэд зөөхөд энэ машин ихтэй юм байдаг. За Alphard-ын ревю би урд нь хийсэн та бүхэн харсан байх. Одоогийн байдлаар сая 200 мянган үзэлт авсан байлээ. За тэгээд хүүхдүүдэд зөөгөж явж байхад ер нь өөрөө ажил төрлөө хөслөд машин дотор явж байхад ямар асуудал тулгардаг вэ гэхээр бид нар чинь дэлхийн номер 1 агаарын бохирдлоо усад амьдарч байгаа хүмүүс. Дээрээс нь зам дээрх агаар маань тэрнээс бүр 7 дор. Яагаад гэвэл Монголд орж ирж байгаа машинууд бүгд одоо бүгд ч бишлээ ихэвчлэн хугацаанд хэтэрсэн, ашиглалтын хугацаанд дууссан олон мянган километр явчихсан машинууд маш муу бензин хэрэглэж явдаг. Манай бензиний стандарт маш доогуур гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэгэхээр зам дээр явж байхад дандаа бид нэр гаднаас агаараа оруулсан тохиолдолд хурдан утаа машин руугаа оруулж идэг. Одоо ямар муухай агаар оруулдаг вэ гэдгийг би та нарт яг боддоор хэмжиж харуулна. Удахгүй ийм муухай орчинд амьдарч ийм хортой нөхцөлд амьдарч байна. Одоо тэгэл энэ хортой утаагаа амьсгалаад байж гэж зүгээр байгаад баймааргүй вэ? Яагаад гэвэл хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодсон ч, өөрсдийнхөө эрүүл мэндийг бодсон ч тийм. Энд чинь дараа нь янз бүрийн одоо энэ хортой утаа чинь дараа нь мэддэхгүй онцлогдохгүй янз бүрийн өвчин дээрээс нь хорт авдар үүсгдэг үндсэн суурь шалтгаан болдог учраас одоо зүгээр одоо энэ хүмүүс арга хэмжээ авахгүй байгаа юм чинь гээд хордож сууж юмаргүй байна. Тэгээд би сүүлийн 10 жил ер нь машинда болон оффистоо гэртээ ийм агаар шүүгч төхөөрөмж ажиллаж байгаамаа. За машиныхаа би одоо энэ миний толгойн ард яг нэг дугуй юм харагдаж байна. Одоо машинда байнга хэрэгэлтэй сүүлийн 10 жил хэрэглэж байгаа. Яг энийг болохоор сүүлийн 2 жил хэрэглэж байгаа. Энэс одоо өөр маш олон төрлийн машины агаар шүүгчнүүд байдаг л да. Тэгээд энэ агаар шүүгчүүд бол маш үр дүнтэй байдаг. Яаж үр дүн гаргадаг вэ гэдгийг мэдээж хэмжээд мэдчихнэ. Агаарын бохирдол хэмждэг төхөөрөмж энэ дээр байна. Би одоо та бүхэнд гоё туршилт хийж үзүүлье. Эхлээд машин дотроо туршилт хийж үзнэ. Дараа нь манай гэрт очноо. Тэгээд манай офис дээр очиод яг одоо өөрөөр байршил гэсэн үг шүү дээ. Өөрөөр байршилд одоо Улаанбаатар хотын янз бүрийн байршилд агаарын бохирдол янз бүр байгаа төвшөнд агаарыг яаж цэвэршүүлж болдгийг харуулъя. Энэ бол бүрэн боломжтой зүйл ээ. Тэгээд бас олон хүн энэ цэвэр агаар амьсгалдаг байгаасай гэж би хүсэж байна. За ингээд эхлээд машиныхаа агаарыг хэмжиж үзье. Зам дээрх утаа ямар вэ гэдгийг харагдаж байна. Энэ уртлын машины утааг ингээл энэ уртлын машины утаа бас харагдаж байна тий. Шууд ингээд сорж авч оруулж байгаа байхгүй. Тэгэхээр машин доторх агаар маань юм PM 2.5 нь 355 одоо хорт утааны баг зөв хэмжээнд байна гэж харагдаж байна. За тэгэхээр бид нэр ингээд өдөрт хэдэн цагийг машинда өнгөрүүлдэг вүлээ тий. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нөхөд одоо хэдэн минутыг өдөрт энэ машин дотор өнгөрөөдөг билээ. Тэгэхээр ийм хортой утаагаар амьсгалдаг байх нэ. Одоо цаг 19 цаг 5 минут яг ажилд хараад ид явдаг үе агаарын бохирдлын хэмжээтэй байна. Тэгэхээр одоо би энэ төхөөрөмжөө сая энэ хараа салгацсан байсан. Одоо энэ тамхины гал яадаг юмдаа ингэ залгачдаг байхгүй. Одоо энийг ингэ залгаад шууд асчихна. Одоо асааж эхэллээ. Тэгээд 19 цаг 6 минут болчихлоо шүү заяа. Тэгээд хэдэн минутын дотор энэ машин доторх агарыг цэвэршүүлж өгнө гэдгийг харъя. За түрүүн бид нэр 19 цаг 06 минутаас эхэлж энэ агаар шүүгч ажиллаж эхэлсэн. 6 минутын дараа гэхэд ингээд PM 2.5 маань 33 дээр ирсэн байна. Тэгэхээр бид нэр машин дотроо явахдаа ингээд бас цэвэрсэн агаар амьсгалаад явж явах боломжтой байна. Түрүүн тэр CO2-ийн хэмжээ ч гэсэн буурсан байгаа шүү тий. Шар түвшин дээрсэн чинь одоо ногоон түвшинээр ирсэн харагдаж байна. Агаар шүүгч ажиллуулахад маш амархан. Машиндаа ингээд нэг залгаад орхицсон байхад л машин асаахад асаал унтрахад унтарчдаг. За одоо энэ манай хүүхдийн өрөө байна. Танаа гэрээр чи орж үзье гэд асуугаад идэг хүмүүс анхаарлаа хандуулаарай гэж. За би 3 хүүхдийн ээж. Хүүхдүүдээ
төрсэн цагаас нь ахгуулаад надад ямар хариуцлага мэдрэгдсэн бэ гэхээр нэгдүгürt би эрүүл хүүхэд өсгөх юм байна гэсэн хариуцлага хамгийн түрүү надад бодогдсон. Тэгээд анхны хүүхдээ одоо эд утаанаар төрүүлсэн учраас агаарын бохирдлыг бүр нэлээд сайн судалсан 10 гаруй жилийн өмнө. Тэгээд миний судалж мэдснээр бол доторх агаарыг хүн өөрөө удирдаад 100% цэвэрлэх бүрэн боломжтой байна гэдгийг мэдсэн. Тэгээд би энэ хүүхдийнхээ өрөөг болон гэрийнхээ агаарыг дандаа цэвэрхэн байлгаж чаддаг. PM2.5 манай гэрт дотор бол 50-аас дандаа доошоо байдаг. Би харин өнөөдөр танарт агаарын бохирдлын талаар туршилт хийж үзгээд гэрийнхээ агаарыг одоо бохирдуулах гад бүх цонхнуудаа онгойлгосон чинь би бас цонхондоо ийм хийсэн юмсэн танарт одоо харуулъя заяа. Энэ одоо хэнийг харуулъя тий. Агаарын бохирдлыг тэмцэж болоход бүх арга хэмжээг би авдаг гэсэн. Энэ уг нь ингээд анх хийхэд би сая 11 сард сольсон ийм цагаан өнгө яг энтэйг айлхан цагаан өнгөтэй байсан байхгүй юу. Тэгээ одоо ч ингээ 2 сар болоход энэ арын бүр нүүрсэн хар өнгөтэй болсон байна шүү дээ. Би энийг ингээд цонхнуудтай ингээд давхар хийжтэй порч онгодог порчнуудтай. Энэ маш нэмэртэй тоос одоо том хэмжээний тоосон зэрэг бол эрс багасгадаг. Сая нөгөө цонхоо онгоолгоод манай гэрийн агаар айгүй удаан бохирдоод тэгсэн чи би нэр ийм хийцэн байснаа санаад энийг авсан чинь манай гэрийн агаар айгүй сайн хурдан бохирдлоо. Одоо та нарт туршилт хийхэд бол бэлэн болсоо гэсэн үг. Яаж анх энэ төхөөрөмжний нэг том сайрал зүйлтэй танилцсан бэ гэхээр 10 гаруй жилийн өмнө Монголд байгаа одоо экспат найзуудынхаа гэрээр орохоор одоо олон улсын байгууллагаар Монголд ажиллах гэж ирсэн, уул уурхайд ажиллах гэж ирсэн, эсвэл элчин сайдын яамдуудад ажиллах гэж ирсэн найзуудынхаа гэрт орохоор бүгдээрэнд нь том өрөөнд нэг юм том саарал зүйл байж идэг байсан. Тэгээд би ч одоо анх удаа харж байгаа юм чи агаар шүүгч гэж мэдэхгүй ш. Энэ нэг том саарал юм жоохон тийм өнгө дизайн бол харагдчихсан л да яг хүнд бол энэ том саарал юм юу вэ гэдээ асуухаар бүгдээрээ агаар шүүгч одоо дэлхийд ирээдэг хамгийн сайн агаар шүүгч Швейцарт үйлдвэрлэдэг юм агаар шүүгч байдаг юм IQ-R гэдэг нэртэй ингээд нэмэх улаан тэмдэгтэй. Яагаад гэвэл Монгол одоо Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн агаарын бохирдолтой улс учраас гадаадаас ирж байгаа экспатууд маань хортоо нөхцөл ажиллаж байгаа гээд дэлхийн одоо хамгийн шилдэг агаар шүүгчийг авчирдаг байсан юм элэ. Өөртөө тавилгаа ачиж ирэхтэл ингээд агаар шүүгчээ цуг ачаад авид ирдэг. За тэгээ би ийм төхөөрөмж байд юм нэгэд мэдсэн гэхдээ гэртээ авч хэрэглээгүй байсан. Монголд угаасаа аль биесийн төлөөлөгчийн газар тэрүүд байхгүй байсан. Дээрэс нь за нэх авъя ч гэж бодоагүй нөгөө залуу байсан болоод ч юм уу тий. Тэгээ өөрөө яг жирэмсэн болоод эхэлсэн чинь хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар бодож эхэлсэн. Яг тэр үед манай нэг танил маань нутаг буцах болоод би хуучин агаар шүүгчийг худалдаж авчихсан. Тэгтээ бас надад нөгөө шин солих фильтрүүдийг өгчээсэн л доо. Тэгэхээр яг тэр шин төхөөрөмжтэй яг адилхан гэсэн. Би тэр агаар шүүгчээ одоо тухайн үед худалдаж авсан хуучныгаа одоо ч гэсэн хэрэгэлдэг. Хэдэн жилийн дараа би Монголд энэ аль биесээр ороод ирсэн байна гэдгийг мэдсэн. Тэгээ мэдээд дахиад нэг шинийг өөртөөхөө онцлохны өрөөнд худалдаж авчихсан юм. За тэгээд энэ одоо ямар учиртай одоо ийм агаар шүүгч вэ гэдгийг та бүхэндээ танилцуулъя. За IQ-R бусад одоо энгийн HEPA агаар шүүгчээс юугаараа ялгаатай вэ гэхээр Hyper HEPA гэдэг шүүлтүүртэй. Энэ дээдлэлт нь байгаа. Энгийн HEPA шүүлтүүрийг бодвол 100 дахин илүү нарийн тоосон зэрэг шүүж чаддаг. За жишээлбэл SARS-ийн үед Хонконгийн эмнэлгүүд энэ IQ-R-ийг бүгдээр хэрэгжилсэн бол одоо сая ковид гарсан үед Хятадын нөгөө Ухаан гэдэг хот өштэй ковид анх гарсан хот. Тэр хотын эмнэлгүүд одоо энэ IQ-R-ийг бас эмнэлэгтэй хэрэгжилж байгаа. За үр суулгадаг дэлхийд даяар одоо үр суулгадаг лабораториуд бүр яг энэ HEPA Hyper HEPA шүүлтүүрийг энэ IQ-R-ийн Hyper HEPA шүүлтүүрийг агааржуулалтын системээрээ бүр суулгадаг. Үр суулгах процесс чинь бас маш ариун нөхцөлд явах хэрэгтэй байд юм лээ. Тэгэхээр ийм бүр нарийн эмнэлэг болон лабораторийн төвшөнд одоо тийм ариун орчин бүр үүсэх чадaltaй ийм Hyper HEPA гэдэг ийм шүүлтүүр энэ дотор давхар байрласан байгаа. За энд нь Hyper HEPA голд нь одоо идэвхжүүлсэн нүүрс 100 гаруй төрлийн хорт утааг шүүн. За хамгийн доотлолт нь болохоор том хэмжээтэй тоосон зэрэг шүүдэг ийм 3 төрлийн шүүлтүүрийн дотор байдаг. За хамгийн доотлын шүүлтүүрийг болохоор нэг жилээс жил хагас болоо сольчтыг. За голынх нь болохоор нэг жил хагасаас нэг 2 жилийн хугацаанд за энэ хамгийн дээдлийн тэр Hyper HEPA гэдэг одоо 0.3 микро хэмжээтэй тоосон зэрэг шүүдэг энэ шүүлтүүрийг ер нь 2-оос бараг 3 жилд нэг удаа солино гэсэн. За би агаарын бохирдол судлаад юу олж мэдсэн бэ гэхээр мэдээж дотор агаарыг бид нар ингээд
бүрэн шүүж чадчихагаа. Одоо би энийг ажилуулаад та бүхэнд ямар хугацаанд яаж шүүж байгааг харуулъя. Ерөөсөө 50-аас доош гаргана. Ер нь бол PM2.5 бүр тэг болтол нь шүүж чаддаг. Би одоо та бүхэнд яг лабораторид хэрэглэдэг нарийн төхөөрөмжөөр ямар агаар эндээс гарч ийна гэдгийг туршиж харуулна. Өнөөдөр аягүй гоё туршилтад бүгдээр цаг хийж үзцгээе. За энэ болохоор бас IQ-ийн өөрийнх нь зөвхөн энгийн гэрт хэрэглэх зорилготой PM2.5-ыг хэмждэг төхөөрөмж байгаа. Тэгэхээр бид нэр одоо агаарын чанараа ямар байгааг мэдхийн тулд хамгийн түрүүнд хэмжиж үзэх хэрэгтэй тий. Хэд байгааг бид нэр хэд болгож чадж байна гэдгийг хэмжээд үзчихвэл айгүй зүгээр. Би ер нь хүүхдийнхээ өрөөнд юу байлгадаг вэ гэхээр энэ төхөөрөмжийг заавал байлгадаг. Урд нь яг би энийг саяхан оруулж ирсэн байхгүй юу? Энээс өмнө би Philips-ийн бас хятадын янз бүрийн ийм PM2.5 хэмждэг төхөөрөмжүүдийг хэрэглэдэг байсан. Энэ болохоор ингээ Wi-Fi холбогдоод гадны хорсны PM2.5-ыг бас давхар хэмжиждэг учраас илүү амар юм билээ. Би сүүлийн үед бол энийг хэрэглэж байгаа. Дотор агаарыг одоо цэвэршүүлэхийн тулд мэдээж энэ IQ-ийнхаа юм уу ямар нэгэн одоо фильтрээр ингээд цэвэрлэж болно. Тэрнээс гадна хамгийн чухал зүйл юу байдаг вэ гэхээр агаарын чийгшил гэж одоо маш чухал зүйл байна. Хүн одоо эрүүл сарвал байхад нэгдүгээрт одоо агаар нь цэвэрхэн, хоёрдугаарт агаарын чийгшил нь бас тодорхой хэмжээнд за 30-аас 70% хооронд тий хамгийн доотлоо 30 ч юм уу тийм байжж одоо ханиад том баг хуурна, хашил баг хөдлөн агаарын чийгшил маш чухал. За эмэгтэй хүмүүсийн арьсан, за эмэгтэй ч гэлтгүй эрэгтэй хүмүүс хүүхдүүдийн тий арьсны хойшихгүй ямар нэгэн экзем арьсны хашил хөдлөхгүй сайн байна. Тэгэхээр гэртээ би одоо байлгадаг хамгийн чухал төхөөрөмжүүдэл өнөөдөр та бүхэнд танилцуулж байна л да. Надаас гадна бас бусад хүмүүс энийг одоо хэрэглэж мэдээсээ олон хүүхдүүдийн бас эрүүл мэндэд хэрэгтэй гэж бодоод танилцуулж байгаа. Энэ Venta гэдэг Германы төхөөрөмж яадаг вэхээр агаарыг чийгшүүлээс гадна агаараа ингээд угаачдаг. Энэ Venta-гийн давуу тал нь юу вэ гэхээр өрөөг одоо эзлэхүүн нэр нь тэр чигээр нь чийгшүүлж чаддаг л да. За дотор нь юу байгааг би одоо харуулъя. За энэ ингээд ус идэх савна. Энэ усан доош ороод энэ диск эргээд энэ одоо диск эргэж сенс үлээгээд дээшээ ингээд агаар чийгшүүлдэг. Энд болохоор нэг юм мотор байгаа. Энийг эргүүлэн дээрэс нь усны хатуул хийх шүүдэг юм дисктэй. За агаар угаадаг гэж хэлсэн шүү дээ. Агаар угаагаад угаасан одоо ус нь тэр доороо тунж үлддэг. Одоо энийг ажилуулсан гэртээ ажилуулдаг учраас энэ ажиллаад энэ уг нь бол энэ ингээд цагаан өнгөтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгээ удаан ажиллаад ингээд шаралцсан би басаар юу яасан бэ? Цэвэрлэлгүй байгаа. Ер нь байж байгаа нэг цэвэрлэлтийн процесс хийгээд. Тэр доороогоо усыг хараад ингээд амар булангартай бүр ингээд нэг шар юмнууд тунцсан байгааз энэ одоо юу гэсэн үг? Агаараас одоо бас ийм юмнууд авч цэвэрлэдгээ гэсэн үг. Давхар агаараа угаадаг. За зарим тохиолдолд би чинь IQ-ээр ажиллаж байгаа өрөөндөө тавин, заримдаа IQ-ээр ажиллаагүй өрөөнүүдэд тавиад ингээд хольц сольж хэрэгэлдэг учраас зарим нэг IQ-ээр ажиллаагүй өрөөнд ажиллаж чаар ингээд айгүйх тоосон цэрийг бас угаагаад авчдгаа гэсэн үг. За одоо энийг та бүхэнд би бас ажиллуулж үзүүлнэ. Асаалаа. Агаарын чийгшлийн хэмжээг ингээд шууд өөр дээрээ мэдэрд гараад ирдэг. Одоо 18% байна. Өвөл бол ер нь Монголын ихэнх газар за 10-20% болчдөг байхгүй. Агаарын чийгшил маш бага. За хүний эрүүл мэндэд одоо хамгийн таатай боломжийн агаарын чийгшлийн хэмжээ ер нь бол 30-аас 70-ийн хооронд байдаг. За энд юу тааруулж болох вэ гэхээр мэдээж энэ сэнснийхээ хурдыг тохируулчих болно. За агаарынхаа хэмжээг энд ингээд чийгтээ тохируулчихна гэсэн үг. Одоо 18% байна. Би одоо 45% болгомоор байна гэдэг ингээд тавьчих юм бол энэ дээр болгоод автоматаар тавьчих юм бол агаар чийгшүүлэгч маань агаараа 45% хүртэл чийгшүүлчихэд одоо тэрнээс дээшээ гарахгүй гэсэн үг. Илүү гараад ирэх юм бол өөр автоматар унтрна. Sleep mode гэж байгаас тэгэхээр энэ дээр тавьчихаар орой унтахтаа энэ дээр тавьчихаар дэлгэц нь бүдгрээд энэ бүтгэн болчтой. Тэгээд одоо чимээнд бүр ямсдаг гэсэн унтахад зориулаад. За энэ нэг харагдаж байгаа энэ дүрснүүд нь штэ. Энэ юу вэ гэхээр за энэ төхөөрөмж маань агаарын температур болон агаарын чийгшлийг мэдрээд таны одоо өрөөний температур болон чийгшил маань хоорондоо хэр зохицоод хүний биед одоо хэр таатай нөхцөлийг үүсгэсэн байна гэдгийг харуулна. За энэ нэг цагаан цэг бол одоо бидний байгаа цэг. Энэ ингээл гадагшаа байх тусам одоо өрөөний агаарын чанар муу байна гэсэн. Энэ дотгошоо ойртод ногоонлоод өөхөх тусам зөв харьцаатай болоод хүний биед хамгийн таатай орчин бүрдүүлж байна гэсэн. Тэгэхээр эндээс ингээд хараад манай өрөөний чанар ямар байгаа вэ? Өрөөний агаарын чанар ямар байгаа бэлээ гэдгийг ингээд шууд харах боломжтой. За одоо бүгдээрээ энэ өрөөнд доторх агаарынхаа бохирдлыг хэмжиж үзье. Энэ өрөөнд PM2.5 149-тэй байна. Харин гадаах агаар
PM2.5 187-тай. За надад энд нэг бас IQ-ийн гоё төхөөрөмж байна. Энэ болохоор ямар төхөөрөмж вэ гэхээр 1 м3 агаарт байгаа агаарын бохирдлыг хэмждэг төхөөрөмж. За янз бүрийн хэмжээгээр хэмжинэ. Одоо өнөөдөр бид нар яах вэ гэхээр 0.3 микрон хэмжээтэй одоо бохирдол агаарт хэрэг байдгийг хэмжиж үзье. Одоо зүгээр энгийн агаарыг ингээд соруулаад үзүүлье одоо. За одоо ингээд эндээс агаар өөрөөс сорж аваад хэмжээг нь гаргах гэж байна. За одоо сорж байна. Хүүхдийн өрөөний агаарыг сороод. За энэ хараа хэмжээ нь одоо манай энэ хүүхдийн өрөөнд 1 м3 агаарт 0.3 микрон хэмжээтэй одоо агаарын тоосонцор 240 мянган ширхэг байна. За одоо би IQ-ээрээ асаая. Эндээр. За одоо эндээс гарч байгаа агаар хэр вэ гэдгийг одоо шууд ингэ саруулаад харуул. Хэд гарч байна? Шууд буурч байгааз. Нэг одоо хэдэн цаг харчээ те 14 цаг 06 минут болж байна. Бүр огцон буурч байна шүү дээ. Юу хэдэн секундын дотор ингээл одоо бүр ингээ 0 болчихлоо. 0.3 одоо микрон хэмжээтэй агаарыг бол ингээ 100% шүүх бүрэн чадaltaй. За IQ-ээр бол бүр 0.3 микрон хэмжээтэй бол шүүдэг. За би цаг хаарчээ. Одоо хэдэн минутын дотор цэвэрлэхийн цөмөөрөө харъя. За би эдгээр сая нэг хэдэн минут ажилласан тийм нэг 15 минут орчим ажиллуулахад ингээд PM2.5 маань бүр доошо бод одоо бүр 38 дээр ирж байна. 50-аас доош хахад ингээд асуудалгүй гэсэн. Би микрофон зүүцсэн байгаа учраас эний чимээг ингээд татаад айгу чимээтэй юм шиг сонсогдоод байгаа ах. Гэхдээ ингээд амьдралаар ажиллахаар бол тийм айхтар чимээтэй биш ээ. Одоо ингээд хараа PM2.5 маань 33 болцсон байгаа байхгүй юу? 50-аас доошо байхад бол ямар ч асуудалгүй. Бид нар сая нэг 15 минут ажиллуулахад 150-69 агаарын бохирдол маань 33 болоод ийм болчих чинь. За би болохоор энийг яадаг вэ гэхээр ерөөсөө гэртээ 24 цаг ажилладаг. За орой хүүхдүүдэд унтахаас өмнө яг унтахаас нэг цагийн өмнө сэнсийн бүр 6 дээр хамгийн хүчтэй дээр нь тавиад нэг цаг ажиллуулчихсан. Тэгэл яг унтах үед нь хамгийн нам дээр нь буюу нэг дээр тавиал унтчихад Улаанбаатар хот дотор байгаа хэрнээсээ цэвэр агаарт ингээд хүүхдүүдээ бас унтуул чаддаг. За сая бид нэр ингээд IQ-ээр агаарынхаа тоосонцрыг шүүгээд цэвэрлжлээ. Одоо биднэрт эрүүл мэндэд хэрэгтэй, сайн агаартай байхын тулд юу хэрэгтэй лээ? Агаар маш сайн чихтэй байх хэрэгтэй тий. Одоо энэ 20% байна. Би энийг одоо ажилуулад ямар хугацааны дотор агаарын чих нэмэгдхийг одоо та бүхэнд үзүүлье. Би одоо энэ чихийнхаа хэмжээг дээшлүүлээд дал дээр авчаад сэнснийхаа урдыг богино хугацаанд туршилтыг үзэж байгаа учраас дээшлүүлчихье. Ер нь бол би гэртээ бас 24 цаг ажилладаг. Бас яг түрүүнийхтэй адилхан хүмүүсүүдэд унтахаас өмнө нэг өөртөө ч бас унтахаас өмнө нэг цагийн өмнө хүчтэй дээр тавьж аваад босод үед нь бол сэнсний хурд нэг 2 3 дээр байхад ингээд чимээ баг байхгүй байгаа ч тий. Ямар ч надад саадгүй унтахад бол ямар ч саадгүй байдаг. За харин хамгийн хүчтэй дээр нь тавихаар баг зэрэг чимээ гарна. Гэтэ яг унтах үедээ бол энийгээ тавьдаггүй. Өдөр ингээд хүчтэй дээр нь тавьчихаар ямар ч саад байхгүй. Тэгээ ингээд ажиллаад эхлэхээр шууд хувь нэмэгдээд эхэлж байгаа биз. За ингээд жоохон хүлээ. Одоо цагаа харчий хэд болж байна? 3 цаг 16 минут болж байна. За би энэ Venta гэдэг зүйлийг мэдхээс өмнө өөрөө ингээд гэртээ агаараа чийгшүүлэхийн тулд авчижсан арга хэмжээ маань одоо энэ яад гэхээр юм усан байсан те тэгээд ус ингээд урсдаг байхгүй. Энэ зүгээр манайхан Монголдо л хүмүүсээр би хийлгэчихсэн. Тэгээ эхлээд энийг би ингээд ажилласан чинь манай гэрийн агаарын чившил ерөөсөө нэмэгдэхгүй байсан. Тэгсэн хэрнээсээ өдөрт ингээд эндээс 10 литр ус ууршиж алга болоод байсан байхгүй юу. Тэгээ одоо яаж байгаа юм бол гээ гайхсан чинь энэ байр маань угаасаа нөгөө бүр хуурай байсараад энэ хан маань тэр чигээр хатцсан байд юм болол гэж ойлгосон. Тэгээд эхлээд энэ чигчээ ингээ ханандаа энэ орчныхаа бүх юмнуудаа шингэж байгаа. Тэгээд энэ доторх агаарта агаарын чигшил маань нэг 14 хоногийн дараагаас эхлээд баг багаар нэмэгдээд эхэлсэн. Venta-г агаар шүүгч авахаас өмнө энийг хийжсэн. Одоо бол Venta-г юу гэж унтлахны өрөөнөдтэй хэрэгэлдэг. Энэ бол ингээ манай том өрөөний хэсэг чигчүүлэх одоо төхөөрөмж гэх юм уу юу гэх нэг юм бас байна. За бид нар сая энэ агаар чигшүүлэгчээ 30 минут орчим ажиллууллаа. Тэгсэн чинь нөгөө 20% байсан агаарын чигшил маань
50% болж нэмэгдээд цагаан цэг маань ногоон бүсийн нөгөө гадаа байсан шүү дээ. Одоо тэгсэн чинь ногоон бүс дотроо ороод хүний биед ээлтэй одоо ийм цэвэр сайхан агаартай болсон байна. Жишээлбэл болон температур нь яг одоо хүний биед ээлтэй агаарын температур болон чигтэй байна гэсэн үг. За IQ-ээр маань түрүү бас ажиллаж байсан. Одоо энэ хараа түрүүн бичлэг эхлэхэд 100 гарантай байсан агаарын бохирдол маань 13 болж буурсан байна. Гадаах агаарын бохирдол маань 153 та байна. Олон улсын стандартаас 3 дахин бохир агаартай байна Улаанбаатар хот маань. Харин энэ өрөөнд дотор ердөө энэ хоёр төхөөрөмжний 30-40 минут ажиллаад ингээд ийм сайхан цэвэр агаартай болгочихж байна. Манай офис яг хотын төвд байрладаг. Талбай урталт одоо энэ цонхоор ард Централ Тавар харагдаж байгаа биз. За хотын төвд одоо агаарын бохирдол ямар байдгийг гэдгийг харуулъя. Гаднах агаар Улаанбаатарт өнөөдөр 153 байна л да. PM 2.5. Уг нь бол 50-аас доош байх ёстой байтал 153 буюу одоо 3 дахин агаарын бохирдолтой байна. За энэ өрөө маань гэсэн чинь 181 болоод бүр гаднах агаараас ингээд илүү бохирдолтой харагдаж байгаа. Яагаад гэвэл энэ өрөө маань сая бид нар энд олон хүн сургалт хийсэн байхгүй юу? Ойролцоогоор нэг 35 хүн энд нэг 2 цаг орчим суугаад сонхоо онгойлгохгүйгээр суугаад ингээд хурал хийсэн чинь агаарын юу яа чинь агаарын чанарын үзүүлэлт ингээд шууд муудаж ийн л да. За тэгээд би нөгөө туршилт хийх гэж байгаа учраас эднийгээ бүгдийг ингээд удаан хугацаанд ажилуулаагүй зориуд тэгээд бас яг зориуд олон хүн ингээд сургалт хийсний дараа яг энэ өрөөнд орж ирлээ. Энэ өрөө маань ойролцоогоор 60 м2 орчим хэмжээтэй. За одоо энэ агаарын чившил 18% та харагдаж байна. Одоо бүгдээрээ яг төвийн ашигээ туршилтаа хийж үзье. Энэ хоёр төхөөрөмжөө асаагаад ямар хугацаанд энэ агаарыг цэвэршүүлээд энэ одоо 60 м2 талбайг хэр одоо хугацаанд яаж агаарын чигшлийг нэмэгдүүлж ийн гэдгийг одоо цөмөр үзцгээе. За одоо бүгдээрээ юу вэ? Агаар чигшүүлэгчээ асаагаад ажиллуулж эхлэе. Тав дээр тавьж байгаа нэ. Өндөр хүчин чадал дээр нь тавилаа. За 70% хүртэл чигшүүлээ гэдэг тавьчлаа. Тэгээд хамгийн дээдлээр нь тавьж байгаа учраас арай хурдан чихээ авах болов гэж бодож байна. За бас юуг асаач. IQ-ээр асаач. За одоо цаг хараа 17 цаг 35 минут болж байна. Одоо хэдэн минутын дараа энэ тоо энэ одоо улаан ногоорох вэ гэдгийг одоо хэдүүлээ харцгаая. За энэ хоёр төхөөрөмж маань ажилласаар байна. За одоо 17 цаг 56 минут болоход нөгөө агаарын чанар маань хараа ногоон болсон маяг 50 дээр очсон байна. 50 гэдэг бол 50-аас доош байхад бол ингээд ногоон хүний одоо эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсэх хэрэггүй цэвэр агаар байна гэсэн үг. За энэ IQ-ийн агаар цэвэршүүлэгч маань дотроо 3 төрлийн шүүлтүүртэй одоо та бүхэнд харуулъя. За энэ цагаан бол хараа ийм зузаан. Зузаагийн хардаа бүр ийм зузаан. Тэгдээс аж бүтэн. Hyper HEPA гэдэг маш нарийн технологи. Хэрвээ одоо энэ шүүлтүүр ингээд задлах юм бол 15 м2-ыг бүрхэхээр тийм том хэмжээтэй Hyper HEPA шүүлтүүр байгаа. За энгийн HEPA шүүлтүүрийг бодвол 100 дахин жижигхэн тоосон шиг буюу 0.3 микро хэмжээтэй жижигхэн тийм тоосонцор нэм бактери одоо юу гэдэг бүгднгийн шүүнэ. За энэ харж байна уу? Бас ингээд ийм уул хэлбэрээр ингээд игнүүлээд хийчихсэн идэвхжүүлсэн нүүрс байна. Идэвхжүүлсэн нүүрсний шүүлтүүр. Энэ болохоор яадаг вэ гэхээр 100 орчим төрлийн хий болон хортой утааг шүүдэг машины угаар гэх нэг CO2, SO2, NO гэх нэг янз бүрийн нүүрс хүчлийн хийнүүд азотын давхар эсэл гэл хортой утаанууд байна шүү дээ. Тэдний бүгднгийн шүүн гэсэн үг. Ямар ч асуудалгүй шүүн. Эдгээр энэ төхөөрөмжүүд одоо эдгээр шүүлтүүрүүд маань бүгдээрээ швейцарт хэрэгцсэн одоо үйлдвэрээс гарахтаа бүгд лабораторийн туршилтанд орж гардаг. За энэ гол нь болохоор маш хүчтэй мотор. Агаарыг ерөөсөө ингээд дөрвөн талаас нь тасгаан агаарыг сорж оруулаад доороосоо ингээд дээшээ агаарыг явуулаад шүүгээ гаргадаг. Маш хүчтэй мотор хэрнээсээ эндээ юм
дуу намсагчтай учраас нэг тийм айхтар чимээ гараад байдгүй. За энэ болохоор нөгөө бүр том хэмжээтэй агаартайгаа бохирдлыг шүүдэг. За яг ингээд тусгаанд байгаа агаар эндээс доороос нь цорогдож орох нь энэ талаас орно. Энэ бол өстой амар муухай бохир болдог. За энэ шүүлтүрийн нэр нь Premax. За зүгээр энгийн нөгөө тасгаанд хэрэгэлдэг гадуур байдаг энгийн хепа шүүлтүрүүд яг энэ одоо үүргийг гүйцэтгэдэг шүүлтүрүүд нь зүгээр нимгэн цаас шиг юм байдаг шүү дээ. Тэр харьцуулахад одоо ийм зузаан ийм том шүүлтүрээр шүүх. За нэг ийм нимгэн ийм хуудсан шүүлтүрээр шүүх хоёр бол асар ялгаатай. За ингээд одоо 18 цаг 36 минут болж байна. Агаарын чийгшил маань 30% төгсчлээ. Нөгөө цагаан цэг маань энэ тойргийнхаа ногоонд хүрсэн байгааз. Тэгэхээр ер нь бол ингээд энэ ингээ 29-30 гэд хэлбэлзээд байна л да. Гэтэ ерөнхийдөө иймэрхүү хугацаанд ингээд 30 дээр авчиад энэ ногоон тойрог дээр авчиж байна л гэсэн үг. Офс болон албан тасгаанд бол бид энийг ингээд өдөржингөө асаач штэ. Тэгэхээр бид нар одоо яг туршилт хийж байгаа учраас жоохон цагт баригдаад байгаа болохоор биш. Өдөржингөө асаахад ингээд цэвэр агаар амжилтад авах боломжтой. За энэ манай хүүхдийн өрөөг харах юм бол ингээд янз бүрийн ургамлууд байна. Яагаад ийм ургамлууд байна вэ гэхээр би бас нөгөө агаарын бохирдлыг судлахаар бид нар ингээд агаарынхаа дотор агаараа ингээд юу шүүчиж болж штэ. Тэгвэл бид нар хүчил төрөгч авч чадахгүй байгаа байхгүй юу? Энэ чинь хүчил төрөгч ялгаруулдаг төхөөрөмжүүд биш. Бидний доторх агаар чинь лимиттэй ингээд хүчил төрөгчөнд дуусна штэ. Тэгэхээр бид нар дотор агаарт бид нар заавал хүчил төрөгч хэрэгтэй. Хүчил төрөгчийг бид нар юунаас гаргаж авах вэ гэхээр ургамлаас л гаргаж аавна. За тэгэхээр би нэг судалгаа уншсан NASA-гийн судалгаа. Энэ бүр NASA-гийнхан чинь сансарт нисгтээ одоо сансрын орчинд агаарыг хүн одоо агааргууд бол хүчил төрөгчөө хүн юунаас гаргаж авах уу? Бид нар өөр гарын дээр амьдрал юунаас одоо амьсгалах агаараа гаргах уу гэх бүтэн судалгаа хийсэн байт юм лээ. За тэгээд NASA гэдэг чинь Америкийн сансар хөтөлбөрийн агентлаг штэ. Тэдний хийсэн судалгаагаар одоо нэг санал болоод хамгийн агаарын бохирдлыг сайн шүүгээд хамгийн сайн хүчил төрөгч ялгаруулдаг нэг 7-8 төрлийн ургамал байдیں۔ Би тэрийг бол бүгдийг нь гэртээ байрлуулдаг. За энэ дотроос хамгийн одоо онцлог ургамал нь гэвэл энэ мөнхрөө гэдэг энэ ургамал 24 цаг хүчил төрөгч ялгаруулдаг. За энийг бол би хүүхдүүдийнхаа орны толгоонд бол бүр ингэж маш олон хэмжээгээр тавьдаг. За нэг энэ вартай биш те. Энэ болохоор нэг хүний шүнжэнгөө амьсгалах нэг том хүний шүнжэнгөө амьсгалах хүчил төрөгчийг ялгаруулж чадна. За тэгэхээр одоо тухайн өрөөнд хэдэн хүн унтж ин тэрийг өрөө тооцоод ингээд орныхын хажууд бол тавьчдیں۔ Би бол тэгтээ дандаа яг энэ хэмжээгээрс жоохон хэтрүүлж их тавьдаг л да. Дээрэс нь энийг тоосыг ингээ арчаад авах юм бол хүчил төрөгч ялгаруулалт илүү сайжирдаг. За тэгээд мэдээж ногоон ургамалтай орчинд байхаар одоо хүний стрессийг бууруулдаг одоо хүн чинь байгалийн амттай учраас айлтгал ингээ байгалийн мэдрэмжийг ногоон ургамлаасаа авдаг учраас ийм ногоон ургамал байлгадаг. Би бүр орцондоо хүртэл баахан одоо ургамал цэцэг тайрдаг. Хүүхд төрүүлэхээс өмнө энэ агаарын бохирдлыг судлахаас өмнө манай гэрт нэг ч цэцэг ургамал байгаагүй. Тэгээд судлаад үзэхээр энэ бол яалтчгүй хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Агаарын чанарт шууд нөлөөлж байгаа учраас би одоо гэртээ битүү ургамлууд тавиад ийм төхөөрөмжүүд ажилладаг. Манай гэрт орж ирсэн хүмүүс "Хөөе танаа гэрээ чи агаар ямар гоё хөнгөн юм бэ" гэд хэлдэг нь одоо бүр илт мэдэгдэхүүц тэгж агаарын чанараа одоо сайн байлгадаг учраас орж ирсэн хүмүүс тийм одоо комент бас надад өгдөг болоо гэж бодд юм аа. За тэгэхээр биднэрт бүгдэнд нь ингээд надтай адилхан юм боломж байна. Энэ ургамлууд бүгдээрээ Монголд байгаа. Үнэн нь маш боломжийн. За энэ төхөөрөмжүүд бүгдээрээ байгаа. Гэхдээ энэ төхөөрөмжүүдийг би бол бүр хямдхан гэж хэлж чадахгүй. За бид нэр өвчин тусаад дараа нь одоо тэр өвчнөдөө ямар их мөнгө эмчлэхийн тулд их мөнгө гаргадаг үлээ те. Зарим тохиолдолд эмчлэхдэггүй өвчин ч тусаж магадгүй одоо энэ агаарын бохирдлоос болоод тэгэхээр бид нэр одоо хайртай хүмүүсийнхаа төлөө хүүхдүүдийнхаа төлөө хийж чадах зүйл гэвэл одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Агаарын бохирдлыг дотор орчиндөө бид нэр одоо бүрэн хянах боломжтой байна. Машин доторх агаараа бүрэн цэвэрлж болж ийн. Одоо энэ гэр доторх агаараа хүүхдийн өргөнийхөө агарыг бүрэн цэвэрлж болж ийн. Офис дээр очиж суухаараа бид нэр офисынхаа өргөний агарыг бүрэн цэвэрлж болж ийн. За хүүхдүүдийнхээ цэцэрлэг сургуулийн ангид нь ч гэсэн би ангиудад нэг аваад өгчтэй. Ангийнхаа хүүхдүүдийн эцэгчүүдтэй нийлээд олон хүн мөнгө нийлүүлээд авахар энэ чинь хямдхан тосдог байхгүй юу? Тэгээд хүүхдүүдийнхаа байгаа орчин ингээд дотор байгаа орчин болгоныг бид нэр цэвэрлээд байх боломжтой. Заавал өдөр тутам ингээ 24 цагийн муухай агаараар
амьсгалахгүй бас амьдраад авах боломж Монголд бас байна шүү. Тэгээд IQ-ийн албан ёсны төлөөлөгч нь Монголд орж ирсэн байгаа. За дэлхийд дахинд одоо IQ-ээр захиалга одоо гүйцэж үйлдвэрлэж чадахгүй бага зэрэг хүндрэлтэй байгаа ч гэсэн Монголын зах зээл рүү бас цөөн хэмжээгээр явуулж байгаа юм билэ. Та бүхэн IQ-ийн албан ёсны төлөөлөгчийн газартай дээр бичсэн байгаа Facebook хаягаар нь холбогдоорой. Одоо цөөхөн ширхэг одоо яг бэлэн байгаа юм билэ шүү. За тэгээд та бүхэнд энэ мэдээлэл таалагдсан бол хайртай хүмүүстээ одоо яг энэ агарын цэвэр агаар хэрэгтэй байгаа хүмүүстээ шеэрлж хүргээрээ. Олон хүнд одоо энэ мэдээлэл аваад доторх агаараа цэвэршүүлж ивэл одоо бидний найз нөхөд хамт амьдарч байгаа хүн бүхэн маань эрүүл мэнд нь сайн байх юм бол бас сайхан шүү дээ тий. За ингээд баярлалаа, дараагийн дугаараар уулзъя.